За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. За энэ удаагийнхаа YouTube-ийн бичлэгээр Facebook-ийн хуудсыг одоо хэрхэн нээх вэ гэдэг талаар хэдүүлээ товч үзцгэх болно. За юуны тулд мэдээж Facebook руугаа ороод за баруун дээд бууланд тэс байгаа. За эсвэл энэ дээрээс доош гүйлгсэн ч болно pages гэдээ байгаа. За энэ дээр орон create new page гэж дараад за энэ дээр нэрээ бол хуудасныхаа нэрийг бол өгнө. За энэ дээр бол би random нэр өгнө. За хуудасны нэр бол энэ дээр харагдана. За өгөхдөө бол би зөвлөгөө өгөхдөө бол монгол хэлээр бол бичээрэй. Тэгэх юм бол маш зөв шүү. За англи хэлээр бичмээр санагдах юм бол ташуу зураас аваад онлайн дэлгүүр ингэ хийгээрэй. За категороо сонгох гэж байна. Тэгээ энэ дээр нь хаагаад үзэх хэрэгтэй. Тэгэх юм бол тухайн категориуд маань олдно. За онлайн дэлгүүр дээр хийж байгаа учраас shopping mall, shopping service гэдэг өгчий. За энэ дээр нь bio гэдэг нь болохоор за яг энэ дээхэн талд харагддаг хэсэг гэж байгаа. За ийм нэртэй дата нэртэй онлайн дэлгүүрт тавтаа морилно ч юм уу тий. За хүн анх энэ хуудас нэр буугаад ямар дэлгүүр дээр хин дээр буучваа гэдгийг ойлгох гээд болно. За ингээд create page гэдэг товчийг бол дарнаа гэсэн үг. За хуудас үүсгэх бол маш амархан. За ер нь бол анхан шатны хуудас үүсгэхэд бол ингээд бол болчихж байгаа. За одоо дараагийнх нь яах вэ гэхээр энэ дээр үргэлжлээд бол мэдээллүүдээ оруулаарай гэдгсэн байна. Энэ хүн мэдээллүүд бол энэ интрогийн доор хэсэгтэр бол автоматар ордог. За энэ дээр бол зайлшгүй бүглэх ёстой мэдээллүүдийг бол Facebook шахдаг. За зайлшгүй гэдэг нь юу гэлж байгаа вэ гэхээр тухайн одоо олон зуун хэрэглэгч нар Facebook руу ороод ямар мэдээлэл хайдаг вэ гэдгийг Facebook мэдчихэдэг. Тэр мэдээллийг хамгийн түрүүнд оруулж өгөөсэй гэж хүсдэг гэсэн. За ингээ вебсайтаа бол бичээд за энийг бол Монгол тооцны дугаараа оруулах хэрэгтэй. Тэ. За хэрвээ та бүхэн email дээр бичсэн байна. За ингээд за email хаяг дээр нь та бүхэнтэй харьцах email хаяг хэрэгтэй гэсэн үг. За мэдээж хаягаа оруулж өгөх хэрэгтэй. Тэ. За ингээ оруулаад өгөх хэрэгтэй. За тэгэх юм бол хэрэглэгч нар танахыг хараад энд газар байрд юм гэдэг мэдээд дугаараар нь холбогдоод, имэйлээр нь холбогдоод вебсайт руу нэвтрэх боломжтой болж байна гэсэн үг. За ажиллах цагийн хуваарийг бол оруулж өгнө. Дийлэнхтэй open always open-ыг дарчдаг гэсэн үг. За ингээд profile зураг оруулах гэж байна. Profile зураг гэдэг бол энийг хэлж байгаа. За profile зураг бол 400 хүрчэн 400. За хамгийн өндөртөө 1000 хүрчэн 1000 пикселтэй ийм бөөрөнхий зураг байвал их зүгээр. За дөрвөлжин зураг байх юм бол ингээд тасраад энэ булангийн хэсгүүд нь тасраад орчдөг. Тэгэхээр дөрвөлжин зураг байсан ч болно. Дөрвөлжин зураг орохол голын бөөрөнхийн л орох юм байна гэж дотроо төсөөлөлтөд бодох хэрэгтэй гэсэн үг. За мөн артлын cover photo гэж байгаа энэ аргын хэсэг дээр харж байгаа cover photo гэлж байгаа. За энэ cover photoны size бол харин жоох өөр үүдэг. За энэ дээр бичсэн байна. 820 пикселийг хүрчэн 360 пиксел гэдэг ийм хэмжээтэй байх юм бол маш сайн. За хэрэглэгч нар бол одоо дэлгэцэн дээрээс хандхаас гадна за гар утсан дээрээс аягүй ханддаг. За тэгэхээр гар утсан дээрээс бас ээлтэй хэмжээг сонгож бол оруулах хэрэгтэй. За жишээлбэл энэ дээр харагдаж байна. За энэ бол одоо харагдах хэмжээ нэмаа гэдэг. За энэ бол Facebook cover-ын нэгийг харьцах нэг хэмжээтэй. Чанартай зураг биелсэн 400 хүрчэн 400-г оруулаарай гэдэг. За энэ хэмжээтэй оруулна. За гар утснаас гэх юм бол 640-ийг хүрчэн 360 хэмжээтэйгээр одоо энэ хавцаа тасалтаж орж иртээ. Ийм зураг бэлдэж оруулах их зүгээр. Дэлгэцэн дээр бэлдээд оруулах юм бол гар утсан дээр тэр зурагч онцгой харагдана. Энийг бол дизайнертаа хэлэх юм бол маш сайн ойлгоно гэсэн үг. За энэ хоёр зургийг бол оруулна. Үүний дараа
add action button дээр дарна. За энэ action button дээр нь одоо бидэрт хамгийн яаралтай хэрэгцээтэй байдаг товчлуурыг энэ дээр гаргаж ирдэг гэсэн. Дийлэнх бизнесийн хувьд send message байдаг. За зарим газрууд бол email, эсвэл contact us гэдэг ч юм уу те. Онлайн дэлгүүрүүдийн хувьд book now гэд хийчих болно. За buy now ч гэсэн товчхон те. За мессеж гэдгийг байн хүмүүс хийдэг учраас buy now гэдээ бол хийчихье. За buy now-ыг нь хийхээр ард нь ямар одоо дэлгүүртэй онлайн дэлгүүртэй холбогдох вэ гэд томоохон одоо онлайн дэлгүүрүүдийн холбоосыг бол автоматар холбож өгч чинь. За тэгэхээр яах юм? Болоод буцаад зүгээр юу хийчих вэ? Мессеж илгээх дээрээ үлдээчих. Тэгвэл олон юм асахгүй гэсэн үг. За ингээд save. За ингээд онлайн зурагтай боллоо. За би яг туршилтаараа өөртөө бэлэн гарцсан байгаа зургнууд байна уу? Иймэрхүү зураг бол хийчихье. За та бүхэн яг учрыг нь олоод инкнээсээ бол зураг тийш хийгээрэй. За ингэ харагдана гэсэн үг. За ингээд баттон гас хийцэн. Баттон ч өөрөөр хэлбэл энэ дээр харагдана гэсэн үг. За ингээд next. За үүний араас WhatsApp-тайгаа холбох уу гэж байна. Тэгэхээр манай дээл нь WhatsApp бол холбоогүй. Энэ бол Америкчуудын хэрэглэдэг өргөн хэрэглээний аппликейшн учраас бид тэр хэрэггүй гэсэн үг. Skip. За энэ бол чухал үйлдэл. Invite friend буюу invite дээрээ дараад за өөрийнхөө одоо энэ хувийн аккаунт дээр найзалдаг хүн болгоно ингээд чеклээд яг нь өөрийнхөө одоо анхны хуудсан дээр урьж дуудана гэсэн үг байна. Нөгөө хүн дээр нь яг нь баруун дэд булан дээр notification очоод таныг энэ хүн энэ пэйжэн дээр урьж гинэ гэдэг юм гарч ирнэ гэсэн. Тэр хүмүүс нь хараад зөвшөөрж ивэл лайк, фоллоу гэдэг үйлдэлийн зөвшөөрөхгүй бол тэг үлднэ гэсэн үг. За ингээд notification page дээр авах уу гэдгийг чинь мэдээж авалгүй явах уу. За оруулсан имэйл дээр нь маркетинг урамшууллын имэйлүүдийг одоо явуулж авах уу гэдгийг чинь метагийн зүгээс хэрэггүй. Энийг нь бол он болох хэрэггүй. Дан. За ингээд бид нэр анхныхаа дэлгүүрийг бол нээчлээ. За Facebook-ийн зүгээс эхлээд таныг түрүүний одоо хүмүүсийг өрөөч гэж бол хэлж байна. За хоёрдугаар дахь юм бол пэйжэн дээр лайк авах төрлийн буст явуулаач гэж байна. Буст гэдэг талаар ойлголтгүй бол баруун дэд болонд линк үлдээе. За гуравдугаар дахь юм бол ийм 2 минут хүртэл урттай ийм богино видеог хүмүүст хүргээч гэдэг. За энэ дээр дараах юм бол ингээд зааварчилгаар нь ингээд яваад иж болдог. За тэгэхээр хэдүүлэнд нь саяны юу хэрэггүй учраас үйлдэлүүдийг бол хэрэггүй учраас гол зүйлрүүдийг орё. Тэрийг тухтаа та бүхэн өөрсдөө хийгээрэй. За ингээд нээчингүүт онлайн дэлгүүр гэдэг одоо дэлгүүр маань ингээд бэлэн болчлоо гэсэн үг. Онлайн дэлгүүр дээр бид нэр за хамгийн наад захын зүйлүүдийг хийх хэрэгтэй. За тэрний үгээр пост оруулъя. За үүний тулд switch now буюу өөрийнхөө хувийн аккаунтыг болоод одоо энэ онлайн дэлгүүрийн аккаунт руу орно гэсэн үг. За ингээд орчингууд харж байгаа бүх юм эхнээсээ эхэлж байгаа юм лайк байхгүй зөвхөн нэр. За ингээд орчиж байгаа. За эндээсээ хэрвээ лайв хийх юм бол энэ байна. Фото, видео оруулъя гэх юм бол энэ байна. Босоо бичлэгтэй 90 секундын бичлэг оруулъя гэвэл энэ үнч тэ. За ингээд энэ бол та бүхний мэддэг талбар бах. Энэ дээр мэдээж текстээ бичээд энэ дээр зураг юм уу видео бол оруулдаг гэсэн үг тэ. За ингээд энэ дээр high test тэгээд next гэж гэсэн үг. За ингээд ийм хэсэгтэйгэр бол таны юу ч нь бол анхны пост орж ийнэ гэсэн үг. За энэ дээр та хүмүүсээ цаашаа идэвхтэй ураад за Facebook boost сурчлагаар бас олон хүнд өөрийнхөө энэ хүү пэйжийг бол олон нийтэд таниулж явах боломжтой гэсэн үг болж таарч байна.
За энэ бол анхан шатны зөвлөгөө байлаа. За одоо цаашаа бид нэр юу хийх хэрэгтэй вэ гэвэл за пэйжийн юу ярил хаягийг эвтэйхэн болгомоор байна. Яагаад гэвэл ийм файл PHP зэрэгцсэн нэртэй байна. Энийг одоо юу гэдэг нь өөрийнхөө бат онлайн дэлгүүр гэдэг ч юм уу тий нэртэй болвол бас их цэвэрхэн харагдана. За үүний тулд professional dashboard за жоохон доошо гүйлгээд and page access гэж байгаа. Шорно. За page access гэдэг оронгот мэдээж сая энэ хувийн аккаунтнаас үүсгэсэн учраас том админ бол байж байгаа өөрөө. За хэрвээ энэ дээр админ нэвхээр бол add new гэж ороод за найзуудынхаа Facebook-ийн нэрийг энэ дээр бичнэ. Эсвэл email хаягийг бичих юм бол энэ дээр л одоо тухайн хүмүүсийн юу бол гараад ирнэ гэсэн үг. Хаяг нар ингээ гараад ирж байгаа гэсэн үг. Ингээ хайж олоод админаар хүнээ нэмж болно гэсэн үг. За одоогийн бид эдийн зорилго болохоор өөр байгаа. Энэ нэрийг линкээ өөрчлөх гэдэг. За энэ дээр онлайн дэлгүүр дээр page stop руу орвол нэр гэж байгаа name гэд дарна. Тэнгүүд энэ дээр username гэдэг зүйл хоосон байгаа. За энийг bot online shop гэд болгочихно гэсэн үг. За нэр нь давхарцсан учраас болохгүй байна. За ингээд давхартаагүй нэр өгчлөө bot online shop гэд. За энийг өөрөө мөн үү гэдээ баталж намайг хувийн аккаунтныхаа пассвортыг хий гэж байна. Би энийг сая хийчлээ. За одоо юу болсон бэ гэвэл энэ манай пэйж бол энд харагдаж байна. За тэгээ пэйж рүүгээ дараад оръё. За пэйж рүүгээ дараад орох юм бол саяны миний хийсэн bot online shop 100 гэдэг нэртэйгээр яг ийм URL хаяг дээр нэр үсэж байна гэсэн үг байна. За эргээ хувийн аккаунт руугаа оръё гэвэл ингэж дараад хувийн аккаунт руугаа дараад орох боломжтой гэсэн үг байна. За энэ дээр би дутуу ярьсан зүйл байна уу? Шалгая гэж бодож байна. За энэ дээр нэмэлтээр өгөх хоёр зүйл байгаа юм байна. Энэ болохоор featured image. За тэгээд pin post гэдэг хоёр чухал функцийг бол ашиглах хэрэгтэй юм байна. За энэ хоёрыг яаж хийдэг вэ гэхээр тун удахгүй 7 хоноод ч юм уу тий таны постууд маш олон болно. Тэр үед нь та яах нь хамгийн чухал гэсэн постуудаа pin post гэж болдог. Pin post гэдэг нь хамгийн дээрээ харуулна гэсэн. За энэ нь pin post гэдэг. За энэ тохиолдолд яадаг вэ гэхээр Facebook-ээс оронгууд тухайн хэрэглэгч нарт хамгийн түрүүнд таны чухал гэсэн хуудаснуудыг энд шгсаалтаар 5 хүртэлх хуудасуудыг шгсаалтаар оруулж өгдөг гэсэн. За ингээд нэмэлт товчийн дараад за өөр одоо ямар постууд байхыг нэмээд оруулчих болтгоо гэсэн үг. Нэгдүгээр pin post. За хоёрдугаар гэх юм бол зүүн энэ баган дээр add featured гэж зүйл бас байгаа. За мөн pin-тэйгээ адилхан хажуудлын сайдбарын дээр нэмж болдог. За энэ дээр мөн адил босоо хэмжээтэй ийм reel ч юм уу те босоо хэмжээтэй сторинуудаа, зургнуудаа яах нь энэ дээр оруулж болдог гэсэн үг. За ингээд саяны 3 зургийг сонгоод энэ дээрээ би одоо манай хаяг байж болно те. Хаягны 3 зураг байсан байж болно. За тэгэх юм бол хаяг гэд энэ дээр гэсэн. Ирээдүйд хин нэгэн хүн ороод таны 1000 постыг гүйлгээд ич чадахгүй. Тэгэхээр хамгийн чухал гэсэн pin post гэж хараад хамгийн чухал гэсэн энэ featured card гэж харах юм бол одоо хэрэглэгч хурдтай аливаа зүйлсийг олох боломжтой гэсэн үг. За ингээд дахиж ороод юу гэдэг чинь одоо 2 зураг сонгоод энэ нь танай хаяг биш энэ одоо тусгай онцгой бараа байж болно шүү дээ. Онцгой хямдрал урамшууллын бараа. За ингээд. За ингээд гих мэтлэн нэмээд иж болно зөндөө. Ингээд хажуу тийшээ ингээд цувраад гараад идэх гэсэн үг. За энэ үндсэн тохиргоонуудыг ер нь хийж чадж байгаа бол та бүхэн маань Facebook-ийн анхан шатны одоо хуудсыг зөв зохион байгуулалттайгаар нэчлээ гэсэн үг байна. За энэ хүртэл ингээд өнөөдрийнхөө бичлэгийг үргээд зогсож байна.